покер нэртэй аппликейшнд яг энэ 3 одоо нэр бүхий ийм мөрөөдөө тоглоомын клуб зохион байгуулдаг 3 бүлгийн одоо нийт 15 этгээдийг бол одоо олж тогтоосон. За тэр одоо этгээдүүд нь яг захин мөрөөдөө тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд ашиглагддаг одоо дансаар нийт 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийснийг бол одоо тогтоогоод амжилттай ажиллагаа хийгдэж байна. За цагдаагийн байгууллагаас яг мөрөөдөө тоглоом зохион байгуулах, за мөрөөдөө тоглоомтой тэмцэх чиглэлээр бас нэлээдгүй ажил арга хэмжээг бол зохион байгуулалт ажиллаж байна. За энэ чиглэлээр илүү одоо хяналт шалгалтын ажлыг одоо илүү төлхөө зохион байгуулж байгаа ийм асуудал байна. За тодорхой мэдээллүүдээс дурдвал бас яг өнгөрсөн 7 хоногт за 2021 за 25 оны 4 сараас одоо хойш хугацаанд яг захин орчинд покер нэртэй аппликейшнд яг энэ 3 одоо нэр бүхий ийм мөрөөдөө тоглоомын клуб зохион байгуулдаг 3 бүлгийн одоо нийт 15 этгээдийг бол одоо олж тогтоосон. За тэр одоо этгээдүүд нь яг захин мөрөөдөө тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд ашиглагддаг одоо дансаар нийт 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийснийг бол одоо тогтоогоод амжилттай ажиллагаа хийгдэж байна. За мөн одоо шалгалтын явцад яг энэ этгээдүүд энэ 3 бүлгийн 15 этгээдээс бол яг 8 этгээд нь бол яг энэ төрлийн гэмтэрэгт өмнө бас хийдэгчсэн ийм этгээдүүд байна. За нөгөө төгөр одоо яг энэ мөрөөдөө тоглоом зохион байгуулсан хууль бусаар одоо орлого олсон энэ үйлдэлээр олсон одоо мөнгө хөрөнгийг одоо 200-аас 2 тэрбум төгрөгийн үн бүхий одоо 6 орон сууц за мөн 60-аас 200 сая төгрөгийн 5 тээврийн хэрэгсэл гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо эзүүл худалдан авчсан байсныг бол одоо бас илрүүлээд хороо авах ажиллагааг бол зохион байгуулж ажиллаж байна. Тэгэхээр одоо альва мөрөөдөө тоглоомд хүртэж охирохгүй байх за мөн энэ төрлийн гэмтэрэгт одоо хүртэхгүй байх бас олон шалтгаан байна л да. Тэгэхээр захин мөрөөдөө тоглоомны хувьд бол одоо энэгээр тоглоод хожих гэдэг үл явж боломжгүй зүйл байна. Тэгэхээр одоо захин мөрөөдөө тоглоомын цаана бол одоо тантай одоо маш олон тооны иргэн зэрэг тоглож байна гэсэн ийм нөхцөл байдал бол яг шалгалтын явцад бол илэрдэг. Тэгэхээр захин мөрөөдөө тоглоом тогсон тохиолдолд бол ер нь хожих магадлал маш бага. Учираас одоо энэ төрлийн одоо тоглоом тоглохгүй байх энэ нь өөрөө бусад энэ төрлийн одоо гэмтэргээс сэргийлэх гол арга болж байна гэж хэлмээр байна.